ард түзөө үзүүлж байна. Баяраа. Гуруулаа өнөөдөр аавынд нэг хоны доо. Эмээ өвөө нь ойрхон юм байж хүүг маань аваад ирсэнгүүгээд гомдоод байна. Тэгээд ч найз нь гэртээ нэг хонмоор байна. Өө, тгий хайраа. Мишэлээ, хайр нь өнөөдөр жаахан оройтхон. Ангид хийх ажил байна. Хайр нь очиж байгаад бүгдийг нь ярина. За. Битгий ууж идэж дарвиж яваарай. Тэгнэ хайраа, үнсээ. Очихдоо ярина. Нэрээ тэгээд ч ээж өнөөдөр төгсөгчдийн уулзалтанд явж байгаа. Тэгэхээр та хоёр минь наана юу хийх үү? За баяртай. Хайртай шүү. Үнсээ. Мишель хүүгээ тэрсээр гэртээ ороход нэг л сайхан. Хүүдээ бантанг нь хийж өгч унтуулчаад ойр зургийн юм хийж байтал гар утсан дуугарв. Хартал туул залгаж байлаа. Нэг өдөр хадам ээж нь Мишельд ийм хэлв. Миний охин, ухаантай хүн гэж хүнийг уучлж чаддаг хүнийг хэлдэг юм. Хүн өнгөрснөө харж тэрэндээ зууралдаж биш, өнөөдрөө харж маргаашаа бодож явах хэрэгтэй байдаг юм. Тэр тусмаа их хүн чинь өөрийнхөө төлөө заримдаа өөрөө ч гайхмаар шийдвэр гаргах хэрэгтэй болдог юм шүү дээ. Би чамаас юу ч асуухгүй. Хүүг минь л жаргалтай байлгавал надад өөр юм хэрэггүй. Миний охин ухаантай. Гэхдээ чи заримдаа үе зүрх зүстэл санаа алдах юм. Чамайг ямар юм туулаад яаж явсныг ээж нь мэдэхгүй ч одоо бол чи миний л охин шүү дээ гэж хэлж үлээ. Тийм ээ. Энэ л үгний дараа Мишель их чимийг ойлгож мэдэрсэндээ. Нэгэнт хөдөлчихсөн галт хэрэгнээс өсөрч буух аргагүй болсноо ойлгож туултай эвлэрхээр шийдлээ. Тэр нэг өдөр баяр хүргэж өөрөө туул руу анх залгаж үлээ. Үүнээс хойш тэр хоёрын харьцаа хуучин шигэ биш ч гэсэн арай л дээрцэн. Нэг өдөр Мишель туулынх руу залгатал дөлгөөн уцаа авлаа. Туултай яригээд дууга өөрчилсгийн хэлтэл дөлгөөн "Ханаа, яри гэж байна" хэмээн дуудав. Гэнэт дөлгөөнийг ийн хийлэхэд Мишелийн дотор яагаад ч юм бэ сонирн болчихов. Тэр мөчөөс хойш дөлгөөн бол хүний хүн гэдэгтээ бат ноттойгоор эвлэрсэн билээ. Байна уу? Сайн уу Мишель? Туул байна. Хаана байна? Бид гурав танаа байрны гадаа байна. Би аавынд байна. Мишель хэдий уучлсан ч гэсэн тэр гурвыг орж ирнэ гэхэд нэг л эвгүй байлаа. Гэтэлч үүдний хонх дуугарв. Мишель тоохгүй царай гарган "За юу яцхан? Ийшээ ор" хэмээн том өрөөнд өрвөл дөлгөөн "Хүү унтаж байгаа, хаана унтуулах вэ" хэмээн хинд хандаж байгааг нь мэддэхгүй асуухад Мишель арай хийж бие барин "Жижиг өрөөнд унтуулчихаа. Манай хүүч гэсэн унтаж байгаа." Дөлгөөн хүүгээ тэрсээр жижиг өрөөнд орон гадуур хувцсыг нь тайлан Мишелийн хүүтэй зэрэгцүүлэн тавьснаа зог тусав. Ямар сони юм бэ? Ямар адилхан юм бэ? Ийм юм бас байдгаа. Өрөөнөөс гарахтаа хүүгээ үнсчгээд өөрийн ирэхгүй Мишелийн хүүхч бас үнэрлэв. Энэ үед Мишель өрөөний цонх онгойлгох гэж орж ирснээ дөлгөөнийг хараад "Цаагаараа мэддэг юм байх та" хэмээн бодоод санаа алдчихв. Дөлгөөн эргэн харснаа "Хөөхөн хүү байна шүү." "Тийм ээ, миний хүү үнэхээр хөөхөн" гэж хэлээд цонх онгойлгов. Тэр гурав ойр зургийн юм ярин суутал Мишелийн дүү нарч хичээлээ тараад ирэх болов. Дөлгөөн туул хоёр хүүд нь авчирсан бэлгээ өгөөд Мишельд ч бас бэлэг өгөв. "Яах нь вэ? Зүгээр л хүрээд ирэхгүй." "Яаж болох вэ? Адилхан төрсөн юм болохоор найз нь мэднэ. Хизээ төрсөн хүн дээр хоосон ирж байсан юм гээд дөлгөөнөө нөгөө юм аваад ирээч" гэв. Дөлгөөнийг гарсан хойно туул "Мишель, ярьсанд баярлалаа. Бид хоёрын үерхэл ингээд дуусч байна л" гэж харуулсаж явсан шүү. "Найзаагаа уучлаарай"
Гэтэл Мишель одоо өнгөрсөн юм яриад яахав дээ. Манай Баярбат сайн залуу. Бид хоёрт их хайртай. Гэтэл гаднаас дөлгөөн нэг юм барьсаар орж ирэв. Хөгшөө чи өгчвэ найз нь хүүгээ хувцлаад ирээгээд туул тэр хоёрыг үлдээн өрөөнөөс гарлаа. Дөлгөөн хэсэг чимээг байснаа. Мишель намайг уучлаарай. Энэ зургийг харахаар яагаад ч юм чи бодогдоод байдгийм. Анх аав минь надад өгөхдөө энэ бол үнэнч ариун хайрын бэлэг байгаа юм. Аав нь энэ зургийн өмнө амлсандаа хүрч чадалгүй тэр хүнээ үүр дорхин одсон болохоор энэ зургийг авч явах эрхгүй хүн. Миний хүү энэ зургийн өмнө амлсан л бол аав шигэ битгий хуумга хандараа гэд өгч байж билээ. Гэтэл би бас энэ зургийн өмнө анх чамтай танилцаад хизээч орхихгүй гэж амлсандаа хүрээгүй болохоор авч явах эрхгүй байхаа. Уг нь Баярбаттай сайхан танилцаад өгье гэж бодсон боловч таарсангүй. Чи авдаа. Мишель тэр гурыг гаргачаад зургаан удаан ширтлээ. Борон үл татсан бараан тэнгэр, доор нь хагарч цуурсан хуучин замын дунд ганц ширхэг зэрлэг сарнаа ургасан харагдана. Мишель Баярбат хоёр зургаан хаана үлгөхөө ярилцсан зогсдол миний охин хүүгээ хөхөл унтах гээд байх шиг байна гэсээр чимгээ орж ирэв. Оо, та хоёр зураг аваа юу? Алуу, ээж нь үзье. Чимгээ огт хөдөлгүй зургийг ширтсээр. Төмрөө охиндоо бас адилхан зурж өгсөн болов хэмээн бодоод эргүүлэн ард талыг нь хартал чимгээд гисэн танил гарын үсэг харагдав. Тэгтэл Баярбат хөөх хайраа чимгээд гээд бичсэн байна. Энийг хардаа. Хоёулаа ерөөсөө анзаараагүй юм байна. Чимгээ та хоёр энэ зургийг хаанаас авсан бэ гээд бие барьж чадалгүй нулимс унган. Энэ зураг ээжтэй нь холбоотой юм аа. Та хоёр яаж олж авснаа л хэлчих хэмээн аяархан хэллээ. Баярбат Мишель хоёр хормын төдийд харц солилцоод Баярбат ээжээ энэ зургийг манай нэг танил өгсөн юм. Яагаад нөгөө Мишелийг эмнэлгээс гарч байхад бас нэг бүсгүй хамт гарч ирээд та ээж аав хоёрыг нь таниад байсан тэдний хүү өгсөн юм гэтэл чимгээ царайн цонхийн юу та хоёр найзууд юм уу? Тэнгэр минь химэн сандал дээр лагхийн суухан тэрэ. Тэгснээ ээждээ ус аваад ирдэ. Би та хоёрт нэг юм хэлье дээ. Одоо цаг нь болсон юм шиг байна. Мишель хүүгээ унтуулчаад гуруула том өрөөнд орон чимгээгийн юу ярихыг хүлээн чив чимээгүй сууцгаалаа. Чимгээ нэгэнтээ санаа алдан уртаар амьсгаа авснаа. Төөрсөөр төрөлдөө гэж сони юм да. Ээж нь оюутан байхдаа тэр ахтай чинь үерхдэг байсан юм. Миний хүү тэр хүн бол чиний аав. Юу гинэ? Арайчтэй химэн Баярбат хамаг байдгаараа орилов. Мишель аягтай цайгаа тэр жигт нь газар алдаад царайн цонхыгоод ирлээ. Ээж худлаа үсттэй. Та худлаа гэд хэлээд өгөлдөө. Өөр хинч байж болно. Тэр л хүн бишгээд хэлээд өгөлдөө. Арайчтэй. Үгүй заавал тэр хүн байхдаа яах вэ? Гээд орилж уйлж бархирч байснаа гинэт хүүгээ уйлахад чимээгүй болов. Хүү уйлсаар л хэнэнч байрнаасаа хөдөлсөнгүй. Чимгээ сандал дээрээ чимээгүйхэн мэгшин. Баярбат яахаа мэдэхгүй өрөөнд дотроо гараа толгой дээрээ салаавчлан наас цаашаага холхино. Мишелийн хацар дагаж нулимс бөмбөрч хөхнийхэн сүү цамцыг нь нэвт норгон урссаар. Төгөлдөр хүү уйлсаар л. Чимгээ гинэт сэхээ орон ач хүүгээ авахаар гуйлаа. Баярбат Мишелийн хойноос эрж мөрөөрн тэврэн. Мишель, би одоо яах вэ? Би яах ёстой юм бэ? Миний хайраа, би дөлгөөний төрсөн ах юм байна штэ. Миний хайраа, чи зүгээр үү? Хайраа гэд толгойд нь нүрээ наан уйлж гарав. Мишель гүлийн чив чимээгүй сууж байснаа. Ээжид бүгдийг нь хэлий дээ. Эрт орой хизээ нэгэн цагт мэдгэл болно. Гэтэл Баярбат үгүй би чадахгүй. Төгөлдөр бол миний хүү.
Би хүүгээ хүнд ч өгөхгүйгээд өрөөлүүгээ ухсгэв. Гэрт чив чимээгүй. Баярбат хүүтэйгээ өрөөндөө элдвийг бодон хэвтэнэ. Мишель хадам ээжтэй бүгдийг эхнээс нь ярьж өглөө. Чимгээ сандалныхаа туршлагыг тасаатхан бүхнийг сонсож дуусны дараа гайхалтай тайван дуугаар. Миний охин одоо явж амардаа. Нэгэн бодлын харин ч сайн юм боллоо. Төгөлдөр маань манай л цусны хүн байна шүү дээ. Элдв юм бодоод яах вэ гэтэл Мишель. Ээж, намайг уучлаарай. Би Баярбаттаа бас таньдаа хайртай. Би Баярбатынхаа хүү бид хоёрыг гисэн тэр их хайрыг бөхөөхгүй гэсэндээ дүлгөөнд энэ бүхнийг хэлэхгүй байхаар шийдсэн. Тийм ээ. Чиний зөвч байх. Гэхдээ охин минь нууц гэж байдаггүй юм байна. Эрт орой хизээ нэгэн цагт энэ бүхэн мэдэгтгэл болно. Магадгүй одоо цаг нь биш ч байж болох юм. За одоо олон юм бодлгүй унттаа гэд өрөөнөөс төрүүлэн гарлаа. Мишель өрөөндөө орон хүүгээ үнсчгээд Баярбатынхаа хажуугаар орж хэвтэв. Тэгснээ түүнийхээ энгэрт наалдан уртаар санаа алдлаа. Баярбат Мишельд гараад ирлүүлэн биедээ наагаад "Миний хайраа зүгээр үү?" Гэтэл Мишель инээмсэглэн "Одоо бүх зүйл зүгээрээ. Үнэхээр сайхан болчихлоо" хэмээгээд хазар дээр нь үнсээд "Би чамдаа хайртай" гээд нүрээ хазарт нь наахад Баярбат "Тийм ээ, хайрын ч гэсэн чамдаа хүүдээ хайртай" гээд улам чангаар тэвэрлээ. Мишель анх удаага Баярбатад энэ үгийг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа нь энэ үлээ. Чимгээ шөнө ерөөсөө нойрон хүрсэнгүй. Яавал дээр юм бол? Ямар ч байсан таг ингээд орхичлоо болохгүй. Ер нь Балжиртай уулзаж бүх үннийг хэлсэн дээр боллоо. Химэн бодон хэвцээр үүр цайлгав. Балжира, надад чамтай ярих маш чухал хэрэг гараад байна. Их л хэцүү юм болоод байна да. Бодож чамтай л ярьсан дээр гэж бодлоо. Юу юм бол доо? Чи бид хоёрт ярьж ойлголцох юм бишгүй л байгаа байх та. Чи нэрээ явж цолмонтой суучдаг. Эртээд эмлэг дээр хараад гайхсан шүү. Харин тиймээ хөө. Чамаас юусоо захиа ирэхгүй хэсэг удсан. Тэгсэн цолмонгоос захиа ирээд чамайг удахгүй төрөх гэж байгаа гэхээр нь залуугийн ойрхон зангаар дутуу бодоод би гэж хүн би чамд захиа бичээд тэгээд сүүлийн захиан дээрээ жирэмсэн гэдгээ бичээд явуулах гэж байтал цолмон тааралдаад надад ажил гараад цолмон явуулчихыг ихээр нь итгээд явуулчихсан юм. Тэгсэн дараа нь тийм захиа ирэхээр нь үнэндээ их гомцоо. Тэр чинь чиний хүүхэд байсан юм шүү дээ гэд санаа алдав. Балжир нэгэнтээ сүрс алдаад бүгд миний буруу чимгээ минь. Цолмон надад хизээ хойно хүүгээ томорсны дараа хэлсэн л дээ. Тэгээд би яах вэ? Аль хэдийн 10-аад жил өнгөрчихсөн. Хүү минь төрчихсөн болохоор яаж чадаагүй. Тэрийг сонсоод үнэндээ би чамайг нэг хэсэг их хайсан. Тэгээд олдохгүй болохоор чинь за нэгэнт өнгөрсөн юмны хойноос дахин гарч амьдралд нь саад болоод яах вэ гэд сэтгэлдээ харуусаж өөрийгөө хараагаад л орхисон доо. Намайга уучлаарай. Гэхдээ цолмон надад миний хүү гэдэгт 100% итгэлтэй биш байна гэсэн. За одоо тэр өнгөрсөн юм яах вэ? Одоо бүр хэцүү юм болоод байна гэтэл Балжир. Юу юм бэ хөө? Одоо би чамд чадах хэрээрээ тусалнаа. Хожимдсан ч гэсэн хүүгийнхээ төлөө бүхнийг хийнэ. Магадгүй энэ нь бидний хэрээс хэтэрсэн ч байж болох юм гэснээ. Мишелийн ярьсныг бүгдийг нь ярьж өглөө. Балжир толгоогоо барин. Үгүй бас хачнаа. Ийм алдаа гаргасан тэнэг толгой намайг шийдэхгүй юунд хүүхдүүдээр минь оролдоно вэ хэмээн халаглав. Гэтэл чимгээ. Мишель харин энэ хүүгээ дүлгөөнд хэлэхгүй гэж байна лээ. Би ч бас одоо цаг нь бишээ гэж бодож байна. Зүгээр ах トゥ гэдгийг нь хэлэх хэрэгтэй байх. Тэгээд ч миний хүүдээ их хайртай. Яагаад гэвэл хүү минь бэртэл аваад хүүхдтэй болж чадахгүй болсон хүн шүү дээгээд уйлав. Юу гэсэн үгүй чимгээ минь.
сайн үзүүлсэн юм уу? Надад урд хөх хотод нэг сайн найз эмч бий. Уламжлалт эмчилгээг Европ эмчилгээтэй хослуулдаг юм. Чи надад бүх шинжилгээний бичиг, өвчний түүхийг нь өгчих. Би маргааш яаралтай холбоо бариадахыг гэв. Харин хүүхдийн хувьд би одоогоор дөлгөөнд хэлэхгүй бай. Их л хэцүү юм гарч байна да. Тэр хоёр ийхүү тохироод салв. Балжаараа тэндээс гараад хүүгийн лүгээ явлаа. Дөлгөөн хараахан ирээгүй туул хүүтэйгээ хоёулахна байв. Өө, аав уцаар ярихгүй? Би хоол хийгээд цай авчирч өгтөл. За, хоол цайч яах вэ? Надад дөлгөөнийг ирэхээс өмнө чамтай ярих юм байна. Суучих гэв. Туул гайхан өөдөөс нь харан цомцон суулаа. Балжаар чимээгүй хэсэг сууж байснаа. Чи Мишельтэй багын найз гэлөө хэмээн гинэт асуув. Тийм ээ. Та мэддэг юм уу хэмээн нүдний эргэлдэн сандрахад. Сая л мэддэг боллоо. Чи Мишелийн хүүхдийг дөлгөөний хүүхэд гэж мэдэж байсан уу хэмээн шууд тулган асуутал. Юу? Үгүй. Аава та андуурч байна. Тэр хоёр салчихсан байсан хэмээн хоолойн зангиран нүднээс нь том нулимс дуслав. Гэтэл Балжир аав чамайг буруутгахгүй. Амьдралаа анханаас нь буруу эхэлбэл яагаад ч засаж болохгүй эргүүлэгт ордгийм байна. Аава би гэд туул юу ч хэлж чадалгүй уйлсаар л. За охин минь одоо тайвшир. Тэртээ тэргүй бүх юм тавилангаараа болно. Хүүхдийн талаар дөлгөөнд одоохондоо чимээгүй байсан дээр байх. Мишельч тэгж хүсэж байна лээ. Тэр нь хин хэндээ дээр байх. Харин би чамаас нэг юм хүсэх гэсэн юм. Чи нэгэнтэл манай хүн болсон болохоор мэдгэл ёстой. Яахаараач ийм адилхан тавилан байдаг байна гэснээ хөмсгөө зангидан доошоо харан сууна. Энэ үед хаалга дуугаран хүн орж ирж байгааг хэнэн ч анзаарсангүй. Балжир үргэлжлүүлэн би энэ үгийг дөлгөөнд хэлж яавч чадахгүй юм шиг байна. Миний охин хүний хань байна, эвтэйхэн ойлгуулад хэлхийг бод гэтэл туул. За аваа гэд нулимсан арчив. Балжир нэг амьсгаа авснаа. За олон үгээр яах вэ? Мишелийн нөхөр Баярбат дөлгөөний төрсөн ах. Хоёулаа гэд цааш ярих гэтэл юу гинэ гэх дуунаар хоёулаа цочин өөдрөө хартал дөлгөөн зогсож байлаа. Бөгөөд хэсэг мэгдэн огт байрнаасаа хөдөлсөнгүй. Гэтэл дөлгөөн юу гинэ аава? Та дахиад хэлдэ. Би тэгээд ахтай болж байна уу? Тэгээд тэр нь Баярбат уу? Хин танд ийм юм хэлж байна? Хин тэгж худлаа юм яриад яваад байгаа юм бэ? Химэн орилж гарав. Балжир миний хүү гэтэл болдоо аав минь та өдийг насалчгаад ийм юмд итгээд эсвэл согтуу яваа юм уу? Яаж ч бодсон тийм биш үсттэй гээд нүд нь эргэлдэв. Балжираа босож ирээд чанга дуугаар дуу чи байтлаа эцгийнхээ өдөөс олон юм ярих нь. Би тэгж хин нэгний үгээр ч явдаг хүн биш. Альва юм заавал учир шалтгаантай байдаг юм. Би ч тэр, чи ч тэр хүүхдүүдийнхээ өмнө буруутай гэтэл туул. Аава одоо хэрэггүй гэвэл Балжир дөлгөөн хоёр хоёулаа муухай харлаа. Туулж энд хэрэггүйгээ ойлгож хүүгийнхээ өрөөнд орон хүүгээ элгэндээ тэврээд мэгшлээ. Дөлгөөн аава та юу яриад байна? Юун хүүхдүүд яриад байна? Гэж асуувал Балжир гинэт тэр тухай хүүн мдээгүй ойлгож жаахан тайвшрав. За хүү минь ийшээ суу. Эр улсуудчид сайхан тайван ярилцъя гэд залуу насны явдлаа бүгдийг нь ярьж өгөв. Дөлгөөн чимээгүй сонсож дуусгаад та одоо тэгээд яая гэж бодож байна? Намайг уучлаарай. Түрүүн баахан орилсонд Баярбатыг гэхээр нь ер нь тэгээд хинж байсан гинэт ийм юм сонсохоор балмагдна үсттэй. Балжир энэвхийлэн хүүгийнхээ мөрийг зөөлөн алгадаад удахгүй ахтаа чинь албан ёсоор танилцуулна гэд. За одоо харихгүй бол ээж нь хүлээж байгаа. Хүүгээ нэг үнсчгээд явъя яз химээгээд хойд өрөөнд ороод туул минь одоо юундаа уйлсан юм бэ? Дөлгөөнд хүүгийнхэн талаар хэлэх эрт байна. Алив
өвөгийн сайн ир үнсийгээд цээж дүүрэн амьсгаа аваад инээмсэглэлээ. Баярватын дотор нэг л сонин. Нэг л өдөр аавтай дүүтэй болчихдог. Тэгээд өөрийнх нь хүү дүүгийнх нь хүү байдаг. Худлаач юм шиг хар дараад зүүдлээч байгаа юм шиг. Гэтэл одоо уулзах гээд явж байдаг. Ээж рүүгээ хартал ээж нь яагаад ч юм нүд нь сэргэн цаанаасаа л баярлаж догдолсон шинжтэй харагдана. Чимгээ харин дотроо бурхан минь тандаа баярлалаа. Хүүг минь эцэгтэй нь уулзуулж бас хачинч гэмээр тавилангаар холбогдсон дүүгийнхээ хүүг өөрийн хүү болгоод учрыг нь олохгүй ч гэсэн юм бүхэн одоо л нэг эв зүгээ олж байр байрандаа орхон дээ хэмээн бодно. Харин Балжаараа дөлгөн хоёр тэр хоёрыг хүлээнгээ. За миний хүү зүгээр үсттэй. Аав минь дээ, нэгэн бодлын сайхан ч юм шиг, сонин ч юм шиг. Үнэндээ би Баярватын эхнэртэй үерхдэг байсан. Өө тийм үү? Аава, би харин нэг эмийг гайхаад байх юм. Баярват тийм хүнд гэмтэл хизээд авчихва. Би уг нь нэлийн эртнээс л мэдэн дээ. Аав нь нарийн ширээнийг нь сайн асуусангүй. Тэгээд чи өдөр болгон уулздаггүй байсан юм байгаа үсттэй. Тэр нь ч тийм л дээ. Өө, нөгөө хоёр чинь ирж байх шиг байна. Галт дэргэний буудлын дээр Балжаараа дөлгөөн чимгээ Мишель хүүтэйгээ Баярватыг гаргаж өгөхөөр зогсно. Балжрын найз хөх хотоос утастан тиймч найдлага бүр тасарчгаагүй байна. Энд бид өөрсдөө шинжилгээ авч эмчилгээ хийн гэсэн болохоор Баярват ийхүү явж байгаа нь энэ ажээ. Балжир, хүү минь санаа зовлтгүй сайн үзүүлээрэ. Эндээс бид байнга эмчтэй чинь холбоотой байна гэд духан дээр нь үнсэхэд Баярват анх удаа аавдаа үнсүүлээд эгээтэл уйлчихсангүй нулимсаа залглаа. Дөлгөн, за ах минь амжилт, чи чаднаа гэд хоёулаа гар барин элгэмсгээр тэврэлдэв. Чимгээ, миний хүү ядарваа, гам алдав. Хоошоогоо бид гуравт санаа зовох юм ерөөсөө байхгүй шүү гэд баруун хазар дээр нь үнслээ. Баярват Мишель дээр очин. Хайрт минь, та хоёроо их л санах байх та. Хайрын ч гэсэн. Тэгтээ чи минь олон юм бодлого эмчилгээгээ сайн хийлгээд ирээрээ гэд чимээгүйхэн санаа алдлаа. Баярват Мишелийн гараас хүүгээ аваад, миний хүү ээж эмээ хоёрынхоо үгэнд сайн орно шүү. Аав нь эрэхтэй хүүдээ зөндөө тоглоом авчирнаа гэд үнсэж гарав. Төгөлдөр хүүч завжныхаа хажуугаар шүлсээ гоожуулан аавыгаа тоглож байна хэмээн амаа ангалзуулан инээн. За миний хүү, галт тэр хөдлөлт өгөж байна гэхэд Баярват хүүгээ Мишельд өгөөд түүнийгээ чангаас чанга тэврэн чамдаа хайртай шүүгээд үнсэн баяртай гисээр эргэтэл төгөлдөр хүү Ааба хэмээн хэлв. Баярват эргэн харж, юу гэсэн бэ? Миний хүү дахиад хэлдэ. Аавдаа гэтэл Ааба хэмээн хүү хоёр гараа савчин хэлээд ход хийн инээн өнгөрлөө. Баярват хөөрөн Мишель, ээж, аава, миний дүү та нар сонсов. Хүүгийн минь хэлхийг сонссон уу? Хүү маань хэлд орхон. Аава гэж анхныхаа үгээ хэллээ штэ хэмээн хүүгээ дээр өргөн доороо эрэглээ. Төгсөв 2007 он.